Амиг нийслэлээс хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнсэн байна. Үүнд улсын аварга 103, улсын хушин аварга 5 малчин, улсын аварга сайлчин 5, улсын аварга фермер тус 5-ыг шалгаруулсан байна. Мөн 12 аж ахуйн нэгжийг улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгаруулсан бол 21 иргэнийг улсын тэргүүний тариаланчаар шалгаруулахаар засгийн газрын хуралдаанаас шийдвэрлсэн байгаа юм а. Аварга малчид 26-аас 78 насны иргэд бөгөөд сүүлийн 3 жил сум орон нутгийнхаа амжиргааны түвшин доогуур цөм малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малын тоо толгойг нэмэгдүүлжээ. Түүнчлэн зах зээлд 42 мянга гаруй борлуулж үржилт 17 мянга гаруй мал нийлүүлсэн байна. Малчид сүүлийн 3 жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж мал аж ахуйн салбарт 1 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм байна. Өнөөдөр Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын засгийн газрын 2016 оны 202 дугаар тогтоолоор баталсан улсын аварга малчин, улсын хошин аварга малчин, улсын аварга сайлчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон улсын аварга тариаланчийг шалгаруулах журмын дагуу Монгол Улсын аварга малчин, хошин аварга малчин, аварга сайлчин, тариаланч хамт олныг одоо шалгаруулсан. За энд бол олон хүмүүсийн материал ирсэн. За өнөөдөр бол ямар ч байсан 102 малчин Монгол Улсын аварга малчнаар, 5 малчин улсын хошин аварга малчнаар, за 5 фермерийг улсын аварга фермерээр, 5 сайлчныг Монгол Улсын аварга сайлчнаар шалгаруулсан. За газар тариалангийн салбарт 12 аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгаруулсан. Улсын аварга тариаланч хамт олноороо шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, 1 нь төмс. Хүнсний ногооны тариалан эхэлдэг бол улсын аварга тариаланч. 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо. 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна. Аваргын болцол хангасан малчид, иргэд, тариаланчид хамт олонны шагналд цом, тэмдэг, үнэмлэх, хөргөмжлөл, улаан хаалц бүхий 5 антай гэрийг бэлгийн тооллын хаврын тэргуун сарын баярын өмнө гардуулахар болжээ.